За юу айцхан залуучууд бүсгүүчүүд Арлын Японоос завгүй ав мэдчилж байна. Энэ удаагийн кино товчлоор үзээ суухад маш сонирхолтой. Яах бол гэд биеийн шар ус босхоор гоё кино сонглоо. Мөрөдөд тоглоомын тухай гэвэл монголчууд бид Хүзрийн хаан гэдэг киног сайн мэдэх байх. Тэгвэл энэ кино дараагийн төвшөнд гарсан гоё кино гэж бодож байна. Мөрөдөд тоглон дээрээс нь сүүлд гарсан Squid Game-тэй бас жоохон төстэй. Анх 1996 онд манга нь гарч байсан. Сүүлд 2007 онд аниме нь гараад тэгээд энэ кино нь болохоор 2009 онд гарсан. Монгол хэл дээр хаанаас яаж үзхийг нь сайн мэдэхгүй байна. За тэгээд олон юм ярилгүй киноныхоо товчлолд орцгоё. Кайжи амьдрал өөрчлөх тоглоом. Кино байгууллагын ажилчид хурал хийж байгаагаар хэлнэ. Энэ гэхдээ энгийн нэг байгууллага биш. Хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлдэг, мөнгийг жинхэнэ хүүлдэг байгууллага байна. Энэ байгууллагын тухай дараа тодорхой болно. Гол дүрийн залуу Ито Кайжи гэдэг хэдүүлээ түүнийг Кайжи гэж дуудаад явъя. Тэрээр нэг газар цагийн ажил хийдэг, цалин багтай, улсан хідэн цалингаараа суглаа суулж мөрөдөө тоглодог. Ганц би амьдралд нэг л тийм том аз таарахыг хүлээсэн залуу бий. Кайжи энэ өдөртөө арих замд хөтөлцөөд явж байгаа хоёр хосыг харан гоё юм аа гэд бодон зөрөхөд нөгөө хоёр хос сая энэ залуу чиний цээжин биерүү чинь хараад байх юм гэхэд эмэгтэй нь ямар замаа амтан бэ гэд Кайжигийн чихэнд сонсогдохоор тод ярилцсан. Тэгээд түүнийг машинаараа дайрчих шахан хөдлөн явна. Кайжи уурлан бохомдож намаа юу гэж бодоод байгаа ийм машин унсан гараад ийм муухай байхгүй юу гэсэн шиг нэг жижиг бенз таарахаар нь хаалгыг нь цөм өшгөлжөөд явах гэтэл тэндээс хүн гараад ирнэ. Кайжи зүгтах гэсэн боловч тэднэрт дороо баригдана. Энэ залуучууд нь кино эхлэхэд гарч байсан байгууллагын ажилчид байлаа. Энэ компанийн нэрийг TI гэдэг. Түүнийг нэг салбар дээр авч ирэн түүний тавьсан үрийг ярин дарамтлана. Кайжигийн найз 2 жилийн өмнө энэ байгууллагаас 300 мянган йен зээлэх үедээ Кайжиг батлан даагч болгон гарын үсэг зурулж байж. Тэр найз нь олдохгүй байгаа болохоор батлан даагч болсон чамаас мөнгийг нь аавна гэж сүрдүүл. Гэвч төлбөр нь 300 мянган йен бус хүүтэйгээ нийлээд 2 сая 100 мянган йен болсон байлаа. Бас л амар биз. 2 жилийн дотор төлөх төлбөр нь 7 дахин өссөн байна гэдэг. Түүнийг 11 жилийн дотор сар бүр 60 мянган йен төлбөл зээлчин дуусна. Энэ болохоор төлөөд явахаас өөр аргагүй дэ гэж хэл. Кайжи айд сандран уйлна. Тийм их мөнгийг би төлж чадахгүй гэд нус нулимсэндээ хойлдож байхад ажилтан эмэгтэй түнд нэг учир битүүлэг саналтай. Одоогоос 4 цагийн дараа Харуmiгийн бомтоос усан онгоц хөдлөнө. Чам шиг өрөндөө баригдсан олон залуусыг энэ онгоцон дээр суулган мөрөөдө тоглоулна. Энэ тоглоомд хожвол чиний өрчин тэглэгдэнэ. Дээрээс нь нэмээд мөнгө хожих боломжтой. Энэ чиний амьдралаа өөрчлөх боломж гэж түүнд хэлнэ. Кайжи амьдралаа өөрчлөх боломж гэдэг үгийг сонсоод эргэлзэлгүйгээр тэр орой усан онгоцон суу. Энд цугласан залуус яг л Кайжи шиг залуус байв. Суугаад удаагүй байтал TI компани нэг хурган дараа гарч ирнэ. Тоглоомын дүрбийг тайлбарлаж өгнө. Тоглоом эхлэхийн өмнө хүн бүр энэ одыг нийт 3 ширхгийг авах бөгөөд 1 ширхгийг 1 сая йенээр худалдаж авна. Харин худалдаж авах нь хүүтэй бөгөөд хүн 1 минутанд 1 хувийн хүүтэй байв. Хүмүүс айцгааж орилтно. Өөртөө энд ирж байхад улам их өрөнд орох юм уу? 1 минутанд 1 хувийн хүүгээ бойл энтергээд хашгирна. Гэвч нөгөө урган дараа хэлнэ. Хэрв тоглоом дуусах үед танд од байх юм бол таны өөрийг тэглэхээс гадна од тус бүрийг авсан үнээрээ эргүүлэн бид худалдаж авнаа. Энэ бол өрнөөс гарахаас гадна мөнгөтэй болох боломж хичээлнэ. Тоглоомын дүрм нь их энгийн байв. 3 одоо цээжин данаа хүзрөөр хайч чулуу даауд нь хожвол ялагдсан үнийхээ одыг ав. Тэгээд өөрийнхөө 12 үзрийг дуустал нь тоглох ёстой дүрм. Дүрмийг тайлбарлаж өгөөд дуусаад гарах гэтэл нэг залуу асан. Тэр хожигдол юу болох вэ? Тэрнийг яагаад хэлэхгүй байгаа юм бэ гэх нөгөө хурган дарга уурлаж би та нарын ээж чинь биш. Та нарын энэ амьдралд дандаа ялагдаж ирсэн. Одоо яг энэ цаг мөчид дахиад ялагдсан үнийг би л мэдэхгүй. Ялагдсан хүн бол ог новч. Бидний ирээдүг би л мэдэхгүй та нарын одоо анхаарах ёстой ганц зүйл чинь зөвхөн ялах. Ялах тухай л бод гэж гараад яв. Түүний гармагц цаг явж эхэлнэ. Хүмүүс сандарцгаан хоорондоо тоглож нэг нэгнийхээ одыг авч эхэлнэ. Кайжи энэ үед яавал дээр вэ гэж бодож байна. Хамгийн дөрөнд нэг залуу бүх одоо алдан хамгаалагчны баригдан нэг хаалгаар гарсны дараа маш хүчтэй ойрлон чимээгүй болж байлаа. Тэр хаалганы цаана ямар нэг юм болж байгаа нь ойлгомжтой. Үүний дараа Кайжи дээр нэг нүдний шилтэй залуу хурж ирнэ. Энэ их зайлтай залуу хэдүүлээ түүнийг зайлтай залуу гэж. Тэрээр би хамтраг шааж байна. Энэ тоглоомонд ялах аргыг би олсон. 12 үзэр бүгдийг нь ашиглаж дуусгавал тоглоом дуусна. Од заавал 3-аас дээш байх албагүй. Тэр хоёулаа хүзрүү гарахдаа дандаа ижил хүзэр гарган тэнцсээр байгаад тоглоом дуусгах. Өргүү өнгөтэй гарч. Кайжи хэсэг бодно. Яа гой санаа байна. Би ч амтай хамтрыг
ингээд тогдож эхэлнэ. Гаргах хүзрийнхөө дарааллыг ярилцсан нэг нэгээр нь гаргаж эхэлнэ. Эхний 9 хүзэр адилхан гаргаад сүүлийн 3 дахь хүзэр дээр нөгөө залтай залуу ярилцсанаас өөр хүзэр гаргаж ирнэ. Түүнийг нэг яал. Залтай залуу өө ёстой уучлаа. Би хүзрээ андуурчлаа. Би дараа нь чулуу гарган чи цаас гаргаарай. Тэгээд чи дараагийн удаа чи ялаарай гэд түүний нэг одыг өөр юм болгоно. Кайжи түүнд итгэн хийснээр цаас гаргахад нөгөө залуу хайж гаргана. Кайжи түүнд бүрэн итгэсэн ч тэр залуу түүнийг хүлэгдсэн байлаа. Кайжигийн нэг одыг нь авч өөрөө 5 одтой болов. Яг энэ мөчийг би сургуульд хийсэн чамд харуулсан хүзрөө доор тавьсан байсан хүзэртөөгөө гяс байсан. Чи тэрийг анзаараагүй гээд 5 одтой болоод түүнтэй тоглохоо болов. Одоо энэ хоёр нэг л хүзэртэй үлдсэн байна. Кайжи түүнийг зүгээр явуулахыг хүссэнгүй. Түүнийг барин аавн цохиж унгахад Кайжигийн хүзэр дээр түүний хамрын цус тусав. Хамгаалагчид тэр хоёрыг салгана. Кайжи хүнд байдалд орсон байлаа. Өрнөөс гарах биш улам их өртөө хоцрох болцоод байв. Цаг яваад байдаг. Гэтэл нөгөө зайлтай залуу түүнийг барьж байгаа хүзэр хайч барьж байгаа. Түүнтэй тоглолвол шууд ялна гэд ганц байгаа хүзрийг нь хэлэхэд Кайжи мөн мөчөөгөө өгөхгүй залтай залуугийн хүзрийг бас хэлж орхино. Тэр хоёрыг тойрон залуучууд бужигнаж байхдаа бие биенийхээ хүзрийг харж орхино. Хоорондоо муулцаж байв. Гэтэл нэг хөгшин ах 0 руу хүзрээ уурсгах гэж байгаад баригдан аман цус болсон орж ир. Энэ үед нөгөө залтай залуу хүзрээ хоорондоо холихыг санал бол бие биенийхээ хүзрийг харсан. Тийм болохоор холиод хоорондоо тарай гэвэл тэгвэл бие биенийхээ хүзрийг мэдэхгүй гэж тэдэнд хэл. Энэ хооронд Кайжид нэг санаа төрнө. Нөгөө хөгшин ахад би танд туслая. Та надад итгээрэй гэж хэлнэ. Залтай залуугийн үгэнд итгэн бүгд хүзрөө нийлүүлэн холиод тараа. Залтай залуу хүзрийг тараа. Гэвч тэр Кайжид нөгөө цустай хүзрийг дахин тараа. Тарааж дуусны дараа залтай залуу Кайжид дахиад санал тавина. Хоёулаа дахиад үзье гэхэд Кайжи юу гэж дахиж чамтай үзэхвтэй гэдэг хэлэх түлхэхэд нөгөө залуу тэгвэл чи ялвал би чамд 2 од өгье гэхэд Кайжи тэгвэл 3 од болгоё гэж хэл. Залтай залуу нэгэн одтой юм байж яаж тэгхийн гэхэд Кайжи хөгшин ахын одыг нийлүүлэн бид хоёрын 3 одыг чи хожуул аваарай гэхэд залтай залуу Кайжигийн барьж байгаа цустай хүзрийг харан энэ хүзэр бол хайж байгаа. Тэгэхээр би алах нь ойлгомжтой гэж тохирно. Тоглоом эхлэхээр болж залтай залуу төрүүлж хүзрөө ширээн дээр тавин Кайжигаар доогдох үхийн яасан дахиад л хожигдсон уу гэд инээгээд байж байтал Кайжи инээ хүзрөө гаргана. Түүний атгсан хүзэр цаас байлаа. Залтай залуу нүдэндээ шитгэсэнгүй шоконд ор. Юу болсон бэ гэхээр Кайжигийн хүзэр тустай болсныг залтай залуу мэдэж байсан. Тийм болохоор хүзрөө нийлүүлж тараагаад тустай хүзрийг дахиад Кайжи тарана. Тараахаас өмнө өөрийнхөө хүзрийг нуулж тэмдэг тавиад өөртөө дахиж тараа. Ингээд дахиад надтай үзэх юм бол залтай залуу ялах байсан. Үүнийг Кайжи тооцоолон өөрийнхөө цус болсон хайжтай хүзрийн цусыг арилгаж хөгшин ахаас аас гэсэн хүзэр авч хөгшин ахын амны цусыг тэрэндээ түрхсэн. Тэгээд цустай хүзэр цаас болж тааран Кайжи хоцсон байлаа. Кайжи залтай залуугаас 3 одыг нь аваад нэгийг нь хөгшин ахад өгөн өөрөө 2-ыг нь авна. Ингээд залтай залуу хүзэргүй болж 3-аас доош одтой болохоор хожигдож хараа алгаар орилон алга болов. Гэтэл цаг дуусах төхөж байв. Кайжи хүзэргүй болсон ч гэсэн хөгшин ах дүүрэн хүзэртэй байж байлаа. Кайжи гялс сэтгэн хөгшин ахын тал хүзрийг тэр хоёр хооронд чулууд давдаж тэнцсээр байгаад ахын хүзрийг дуусгав. Хүзрөө дуусгасанд хоёулаа бөөн баяр болж өргөй болж ямарч байсан. Энэ газраас аюулгүй гарах нь гээд баярлаж байтал ахын манаас нэг үзэр гараад ирэх нь тэр. Цаг дуусахаас өмнө хүзрөө дуусгаагүй тул ах хожигдов. Хэсэг хугацаа өнгөрч нэг мэдхэд Кайжи газар доор албан хүчээр ажилуулдаг газар ирсэн байлаа. Энэ газар мянган өрөндөө баригдлан залуучуудыг авч ирэн ажиллуулж сар болгон цалингаас нь өрийг нь суутгаж авдаг газар байв. Энд яг шоронгийн хоригдол мэт ажиллаж мөрөн дээр нь суулгасан микрочипээр 24 цагт хэднийг хаана байгааг нь харж байгаа болохоор эндээс зүгт харахгүй байлаа. Кайжи яагаад энд ирсэн бэ гэхээр тоглоом дуусах үе Кайжиг хүзэргүй байсан ч ахыг барьж явах үед Кайжи хүзэрнөөс нь цуг атхан. Бид хоёр хоёулаа барьж байсан. Тэгэхээр хоёулаа буруутай гэж цуг баригдан хар алгаар. Кайжи энд ирээд аль хэдийн сар болсон байлаа. Кайжигийн байрлаж байгаа группийн дараагаар орж ирнэ. Цалин тараа. Ууднаас гаргаад харахад Перика гэх мөнгөнд нэмэгдэх байв. Энэний үнц нь Японы йений 11-тэй тэнцэх бөгөөд Кайжигийн авж байгаа цалин харин 9000 йен болж таар. Японд нэг сар өдөр шөнөгүй ажиллаад хизээч ийм цалин авахгүй. 9000 йен бол багада нэг өдөр ажиллаад авах цалин билээ. Кайжи энэ удаа амьдралаа өөрчлөх хүсэлтэй байлаа. Тэр эндээ ажиллан өрөө дарна. Дээрээс нь энэ сар бүрийн цалингаа хадгалаад мөнгөтэй болохоо бодолтой байлаа. Тэгээд удаа твтэж байхад гаднаас группийн даргын юм зардаг тэрийг орж ирнэ.
Тэнд чипс, пив, шарсан дахиа гэх мэт юмнууд байв. Энэ байгаа залуус бүгд орилдон нэг пив авч ууцгаана. Япончууд бол үүнийг алгасна гэж байхгүй. Айжигийн шүслэн гоожж байна. Тэр пив уух хүсэл нь оргилж байлаа. Группийн дараагаар чамайг ойлгож байна. Гэхдээ хитрхи өөрийгөө барих хэрэггүй шүү. Ба энийг үү. Эхний цалингаа авсан болохоор чамд бэлэг болгоогүй. Чи юу гэж байсан пив өгөхөд. Кайжи мид гайхан баярлаа гэд хайрлан пив. Сүүлийн туслыг нь чүлдээлгүй шавхан уусныхаа дараа шунлан хөдлөн дахиад нэгийг авахар төхөн Кайжи тэр орой бүх цалингаараа пив уугаад шарсан дахиа идээд нэг өдрийн дотор дуусгав. Тэр эндээс гарах нь нэгэнт өнгөрчээ. 15 жил ажиллаад мөнгө хоримтлуулах нь боломжгүй мэт санагдана. Тэр ихтэй бууж өгөхийг хүссэнгүй. Нэг өдөр ажиллаа хийж байхад нуранг болж хөгшин ах гэмтнэ. Түүнийг үрээд эмнэлгийн тусламжийн өрөөнд ирэхэд Кайжи тэнд нэг залуутай танилцсанаа. Тэр залуу группийн ахлагчийн үнэн төрхийг түүнд хэлнэ. Тэр та нарыг бодсондоо тэнд юм зараагүй. Би тэдний ярилцгийг сонссон. Биднийг арчаагүй авдид тэгээд яриад сууж байна лээ. Биднийг шунлыг хөдөлгөж илүү их өрөнд унгах л бодолтой байгаа гэвэ. Энэ яриаг сонсож зогссон эмч эндээс гарах өөр арга байгаа тухай тэднэрт дуулгана. Raveman Road буюу зоригт ирийн зам гэх нэртэй арга бий. Энд өрн дээд зэгтээ тулсан хүмүүсийг албан хүчээр сонгож тийшээ явуулдаг. Эндээс гарах ганц боломж гэхийг Кайжи сонсож авнаа. Кайжи групп дээр буцаж ирэн группийн дараатай уурлнаа. Олны өмнө түүнийг буруутгах. Хумсаа нуусан муур биднийг илүү өрөнд унгааж хизээч босож ирэхээргүй болгох санаатай гэд хэрүүл хийж байх байгуур. Бидний группийн залуу зоригт ирийн зам тоглоомын оролцогчор шалгарсан. Түүнийг авч явнаа гэд ирэхэд Кайжи би бас түүнтэй явъя гэд өөрийн хүсэлтээр явахаар шийд. Энэ удаа амьдралаа өөрчилнө. Тэднэрт заавал үзүүлнэ гэд уйлах шахуу болоод тэндээс хөдлөв. Нийт 10 залуу энэ тоглоомд оролцохоор болсон байлаа. Бидний гарыг нь авлан нүдийг нь бож тоглоом болох газар руу дагуулan явцгааж байв. Бидний болтыг авахад өндөр барилгын орой дээр байж таарна. Кино өглөхөд гарч байсан нөгөө хурган дарга гарч ирэн тоглоомын дүрмийг тайлбарлаж өгнө. Дүрм их энгийн хүн бүрд 10 сая йений тасалбарын өнгөнд үүнийг Starside буудлын 514 дугаарын өрөөнд авчиж хий. Тэгвэл энэ 10 сая йен та нарих болоод зогсохгүй та нарын өрчин тэглэгдэж ирэх чөлөөтэй болно гэв. Харин тэр Starside зочд буудал хажуу талын барилга байж таарна. Хоёр өндөр барилгыг нарийн төмрөөр холбосон энэ нөгөө зоригтын зам болж таа. Гэвч энэ нарийн төмөр зам цахилгаан гүйдэлтэй гараа хүргэх юм бол цахилгаан цохиулан доош унахаар байв. Тэдний энэ тоглоомыг камераар дамжуулан эсрэг талдаа VIP үзэгчид үзэж байв. Энэ хэсэг нь Squid Game-тай их төстэй. Амттай хоол идэж, вайн унгаараа тэдний амьдралтай тэмцэх тэмцлийг харцгааж байв. Бүгдээрээ ингэртээ дараалынхаа номерыг зүүцгээж гарахаар болоод нэг нэгээрээ урагшилж эхэлнэ. Тэд замынхаа 3-1-ийг туулсан байлаа. Энэ үед Кайжи яг унахаа шахах тогтон үлд. Тэд дотроо бодноо мөнгө хэрэггүй, өртөөгөө байсан ч яах вэ? Би амьд үлдмээр байна гэж өөртөө хэлнэ. Дөнгөж замынхаа 3-1-ийг өнгөрөөд явж байхад тэнгэр муухайран удахгүй бороо орох тийшээ хандна. Тэр үед яарахгүй бол улам хэцүү байдалд орохоор байлаа. Нэг нэгээрээ айцтай автан сандарцгааж эхлэв. Салхи хүчтэй мэд санагдаж заримийнх нь өвдгөн жижигч байв. Тэд нэг нэгээрээ унаж эхлэв. Нэгнийхээ унахыг харсан хүмүүс улам сандарцгааж толгоо нэргэн өөрсдөө унаж байв. Үүнийг харсан VIP-ийн үзэгчид инээлдэж байлаа. Тэдний амьдралын төлөө тэмцлийг харан кайфыг авч байлаа. Одоо бороо орж эхлэв. Асар хүчтэй бороо орж байл. Зоригт ирийн зам дээр 3 залуу үлдсэн байлаа. Хөгшин ах Кайжиг дуудан би чадахгүй нэ. Намайг уучлаарай. Би чиний тусламжтайгаар энэ хүртэл явж чадлаа. Чи миний энэ 10 сая йенийг ав. Хэрв чи энэ замыг гарч чадвал энэ 10 сая йенийг миний охинд авчиж өгөөрэй. Би өөрийгөө мэдэж байна. Эннээс цааш явж чадахгүй нэ. Тэгэхэд Кайжи юун дими юм яриад байгаа нь та чадна. Өөрөө энэ тоглоомд хожоод өөрийн биеэр охинтойгоо уулз. Та чадна гэхэд хөгшин ир гараа сунгаа 10 сая йенийхээ тасалбарыг Кайжид өгнө. Кайжи түүнийг авч кармалаад урагшныг алхаад эргэж хартал хөгшин ах алга болсон байлаа. Ингээд хоёр залуу үлдэв. Тэр хоёр гүрийж явсаар эцсийн хүчээ шавхан замыг гатлаж чадлаа. Ойлолтон хөөрөн баярлцгааж байв. Ойлоо чадлаа гэдэг ярилцсан хаалгаа онгойлгох гэтэл Кайжи нэг л юм биш байна. Хаалгаа онгойлгохоо бол гэж ойрлоход нөгөө залуу аль хэдийн хаалгыг нээж орхив. Гэвч агаарын даралтын нөлөөгөөс болж хаалга нь маш хүчтэй савагдаж тэр хоёр хоош чийдэгдэв. Кайжи барилгын үзүүлэлээс барин үлдэж нөгөө залуу эцсийн мөчөд барилгаас онов. Кайжи уйлан гуниглаж арай гэж барилга дотор оров. Энд байгаа хүмүүс алга тасцгааж байв. Кайжи уурлан тасалбараас авааж хурдан миний мөнгийг аваад ир гэд ойрлоход нөгөө хурган дарга залуу чиний 10 сая йенээс чиний өр болох 9 сая 250 мянган йенийг хасаад чамд очих нь 750 мянган йен очно гэж гэхэд би зүгээрээ дэрэг чинь авъя. Харин хөгшин ахын тасалбар надад байна. Тэрний 10 сая йенийг би охинд нь авчиж өгөх амлалт өгсөн. Аваад ир гэж орлоо. Гэвч хурган дарга түүнд
Тэр үхсэн болохоор бүх юм дууссан. Түүнийг эндээс аваад гар гэхэд энэ компани захирал өвөө гарч ирэн байц сонирхолтой байна. Түүнд боломж өгөөд үзьгээд түүнийг дагуулсан яв. Тэр өөрийн амьдралаа бооцоонд тавьж хурган дарахтаа нэгийн эсрэг нэг үзэхэр болов. Тоглоомын дүрмийг ойлгохдоор товчхон тайлбарлая. Нэг хүн 5 картаар тоглоно. Хаан болон боол гэсэн хоёр талт. Нэг талын 5 карт нь 4 иргэн нэг хаантай. Харин эсрэг талынх нь 5 карт нь 4 иргэн нэг боолтой. Адилхан иргэн гаргуул тэнцэн. Иргэний эсрэг хаан гаргуул ялна. Харин иргэний эсрэг боол гаргуул иргэн ялна. Боол зөвхөн хааны эсрэг ялна. Боолын талыг сонгуул эсрэг талаа хаан гаргаж байгаа үед ялах магадaltaй. Боолын ялах магадлал 20%. Харин хааны тал ялах магадлал 80%. Аль нэг талыг нь сонгох бөгөөд хэрв боолын талыг сонгоод ялвал чангалал нь 10 дахин нэмэгдэнэ. Хааны талыг аваад ялвал бооцоондоо хоёр талаас тавьсан мөнгөө л авах системтэй байна. Кайжи мэдээж их мөнгөө бодон боолын талыг сонгоно. Тоглоом эхлэж эхний модоо гарган тэнцэв. Урган дарга нэг л сэжигтэй доош харан түүний ямар мод гаргаж байгааг мэдээд байна. Кайжи өөрт байгаа 750 мянган йенэ бооцоонд тавьсан. Яригдвал үүнийгээ алдна. Дээрээс нь газар дор очиж нөгөө ажлаа үргэлжлүүлж гин. Түүнд ялагдах эрх байхгүй байлаа. Гэвч эцсийн мөчөд харамсалтайгаар ялагдаж бүх юмаа алдан албан хүчээр ажиллахаар явж байв. Тэр явах замдаа юу болсон бүгдийг бодох бөгөөд хурган даргын цаганд бүх учир байлаа. Кайжигийн мөрөнд суулгасан чипээр түүний сэтгэл хөдлөл нь түүний цаган дээр гарч ирэн түүнийг хоцсон байв. Кайжи тэндээс явах замдаа 0 орон тэнд ажилтдаг эмэгтэйд санал тавина. Мөнгө зээлэн дахиж хурган дарахтаа тоглохоор болно. Тэр учрыг мэдсэн болохоор албаар толь мөргөж духнаасаа цус гаргана. Тэр цус алдснаар хурган даргын цаг ажиллахааргүй болсон байлаа. Кайжи ширээнд суух үедээ албаар түнд мэдэгдэхээр картн дээр цус болгоод түүнийг арчин хоёр картыг хооронд нь сольсон юм шиг дүр эсгэн энэ бүгдийг хурган дарга ажиглаж байлаа. Энэ удаагийн тоглоомонд Кайжид төлөвлөгөө байлаа. Тэр бүхнээс 50 сая йен зээлсэн бөгөөд хэрв энэ тоглоомонд ялах юм бол 500 сая йен болгон өсгөж авна. Хэрв ялагдах юм бол 130 жил буюу насаараа тэр базын доор очиж ажиллах болсон байлаа. Хурган дарга ширээн дээр байсан хоёр хүзрийг харсан. Нэг нь иргэн нэг нь боол байсан. Тэр хоёр цус болсон. Дээрээс нь боолыг Кайжи өөр картаар сольж байсан болохоор хоёр цус болсон карт заавал иргэн байх ёстой гэж тэр бодож байв. 3 дахь карт дээр ирэхэд цустай карт гарч ирв. Хурган дарга эргэлзэж иргэн гаргахад адилхан тэнцсэн байлаа. Дараагийн карт гарч ирэхэд тустай карт байж таарав. Кайжи энэ картыг сольж байсан. Тэгэхээр энэ иргэн байгаа. Тийм болохоор хааны гаргийгээд гаргахад Кайжигийн карт боол байж таарнаа. Ингээд Кайжи хожноо. Кайжи ширээн дээрх картыг солиогүй хിവэр нь үлдээсэн бөгөөд сольсон юм шиг харагдуулсан. Үүнд хурган дарга хуурцсан байлаа. Ингээд Кайжи эрх чөлөөтэй болж 500 сая йенэ хожин гарахаар болов. Харин хурган дарга маш их өрөнд орж амьдралаа алдав. Кайжи 500 сая йен аван эрх чөлөөтэй болсноо тэмдэглэн мөнгө зээлсэн хүүхэнтэйгээ тэмдэглэж байв. Түүнд зээлсэн дээрэс нь өмнөх үр зэрэгэ бодон 300 сая йенэ өг. Хоёулаа баярлцгаан пив амтархан ууж сунга Кайжи нэг л сонин толгой иргэн ухаан алтан. Тэр эмэгтэй түүний уух юмд унтуулах бодис хийсэн байлаа. Кайжис ирэхэд удтай мөнгө нь тэр жигтэй байхгүй карманд нь захиа үлдээсэн байхан тэр. Нэн үзэхэд нөгөө хүүхэн үлдээсэн байлаа. Үнэн дээр түүнд зээлсэн 50 сая йенийх нь хүү маш өндөр байсан бөгөөд тэр хүүгээ мөнгөө бүгдийг нь авсан. Чамд үлдэх мөнгө чинь ердөө 400 мянган йен гээд чамд баярлаа гэд алга болсон. Кайжи юу ч хийж чадахгүй ойрлон үлд. Өөрт үлдсэн 400 мянган йенэ зоригт ирийн зам дээр өөд болсон. Хүшин ахын охинд бүгдийг нь авчиж өгөөд кино дууснаа. Өөрөө дахиад юу чгүй хоцорж үлдэнэ. Гэвч түүнд юу юунаас илүү үнцэнтэй. Амь нас эрх чөлөө нь байлаа. За энэ удаагийн дугаарыг үзсэн залуустай маш их баярлалаа. Санал сэтгэлээ хуваалцаарай. Таалагдвал subscribe дараарай залуусаа. Баярлалаа.